Тавдугаар бүлэг эрүүл харилцааны замнал. Бид бүгдээрээ л хамаг сайнаараа хүүхэдтэй хандаж байдгаа зориулж, сайн эцэг их байхыг хүсдэг шүү дээ. Бүхэл хүн хүүхдээ эрүүл сэтгэл зүйтэй байлгахыг хүсдэг. Тэгтэл бид яалтч үгүй заримдаа хүүхдийнхээ сэтгэлд сэв суулгадаг явдал гардаг. Тэгвэл ийм клубд тавтай морил. Кос нь бидэнд хүүхэдтэйгээ харилцахад нь юу болохгүй, юунд болж байгааг ойлгуулахад зориулсан юм. You know, everybody loves their kids. I don't know a parent who doesn't want to do the right thing. Бид буцаж алхаад өөрсдийнхөө сайн болон сул талыг тодорхойлж харж чадах юм бол хүүхдүүдийнхээ эрүүл сэтгэл зүг бий болгох боломжтой юм. Ингэж өөрийгөө тодорхойлох чадвар нь хүүхдийнхээ ирээдүйд сайнаар нөлөөлөх хамгийн гол зүйл шүү. За энийг ойлгомжтойгоор дүрсэлж харуулъя. Бид бүгд л хүүхдээ өөртөө итгэлтэй, эрүүл сэтгэл зүйтэй, эцэг эхтэйгээ сайхан харилцаатай хүн болгохыг хүсдэг. Харамсалтай нь тийм болгоё гэд болчихдоггүй шүү дээ. Ингийн тулд биднээс хэдэн алхам шаарддаг. Нэгт бидэнд хүүхдийн хүсэл хэрэгцээг ойлгох газрын зураг хэрэгтэй. Иймээс л кос хөтөлбөр байгаа юм. This, of course, is what the Circle of Security is here to help us with. The circle gave me an idea of what naturally occurs with children. So it helped me really sit back and look at myself. And it helped me just see it right there on a piece of paper. Дараа нь бид буцаж алхаад хүүхдийнхээ болон өөрийнхөө юу хийж байгааг харах, мөн өөрийгөө ажиглаж, тодорхойлж сурах явдал юм. Бидний ихэнх нь хүүхдийнхээ асуудлыг тодорхойлж харахтаа сайн байдаг. Гэвч бидний сая сурсанчлан өөрсдийнхөө асуудлыг тодорхойлж, өөрсдийгөө хүүхдийнхээ нүдээр харах юм бол үр өгөөжөө өгөх болно. Тэгээд бид өөрсдийнхөө болж байгаа, болохгүй байгаа зүйлээ бусадтай хуваалцаж ярилцах хэрэгтэй. Бусдаас ингэж туршлах судлах нь бидний хүүхэд хүмүүжлийн аргачлалд өөрчлөлт оруулна. Кос нь альвааг ойлгож хүлээж авахд зориулагдсан болохоос биш, хэн нэгнийг буруутгахгүйгээ гэдгийг санаарай. Зэмлэж буруутгах нь мухар гудамтай адил. Үнэн дээр ийм байдал нь биднийг шин зүйл сурах, өөрчлөлтийг бий болгох боломжийг хаадаг. Өөрийгөө болон хүүхдээ буруутгаж зэмлэхгүйгээр дутагдaltaй талаа олж илрүүлэх нь хамгаас чухал. Видеогоо төр зогсоогоод эрүүл харилцааг суур хүмүүжил бий болгох дээрх алхмын талаар өөрийн бодлого хуваалцаж ярилцаарай. Хэн нэгэн таныг зэмлэж буруутгасан дурсамж тэр нь танд ямар санагддаг тухай хуваалцаарай. Эрүүл сэтгэл зүйтэй суур хүмүүжлийг хүүхэдтэй төлөвшүүлэх хамгийн сүүлийн алхмыг хэрэгжүүлэхдээ олон эцэг их хүүхдийнхээ хүслийг гүйцэлдүүлэхэд би юуг сайн хийгээд юундаа анхаарах хэрэгтэй талаар бодож асуудаг асуулт нь бусад аав ээжүүд асуудалгүй хүүхдийнхээ хүсэл хэрэгцээг сонсож сураад байхад би яагаад чадахгүй байна гэдэг. Уг асуултын хариулт нь тойрогдох хүүхдийнхээ яг ямар хүсэл хэрэгцээг гүйцэлдүүлэх нь бидэнд таагүй мэдрэмжийг төрүүлдэг вэ гэдэгт байгаа. Өмнөх үздсэнчлэн хүүхдийн тань хүсэл хэрэгцээг гүйцэлдүүлэхэд гарах энэхүү хэцүү мэдрэмжтэй холбоотой хийх зүйл бий. Яагаад манай хүүхэдтэйгээ харилцахад хэцүү байгаа тухай бодохын оронд тойрогдох хүүхдийнхээ яг ямар хүсэл хэрэгцээг биелүүлэхэд хэцүү байгааг мэдэх нь чухал юм. Үүнийг ойлгомжтой болгохын тулд бид нэг туршилт хийе. Дараах видеог үзэхдээ та өөрийнхөө юу мэдэрч байгаагаа сайн ажиглаарай. Энэ далайн эргийг хараад та магадгүй алхмаар санагдах байх. Одоо яг энэ бичлэгээ дахиад нэг зүйлийг нь өөрчлөөд үзье. With one simple change.
Хөгжим солигдсныг та анзаарсан уу? Танд ямар санагдаж байна вэ? Яг үүнтэй адилхан бидний багад ийм байдлаар харилцааны тойрог дээр хүсэл хэрэгцээг ойлгож харилцаж байгаагүй байна. Энэ хоёр далайн эрэг дээрх бичлэгийн талаарх сэтгэлдээ хуваалцаарай. Тойрог дээрх зарим хүсэл хэрэгцээг таньж харилцсан уянгийн ая сонсохын оронд бидний зарим нь төгшүүртэй сонсоод байдаг байна. It's kind of something like deja vu, I guess. It's similar situation happens and it's not really that same situation, but feels like it, and so you feel it inside of you. It's kind of intense feeling. Shark music. Төгшүүрт аянаасаа айж цогтах хэрэггүй юм. Whenever I hear my shark music, it gets in the way of seeing through my child's eyes. Дахин хэлье. Бид яагаад төгшүүрт ая сонсоод байгаадаа анхаарал хандуулахын оронд хизээ сонсож байгаадаа анхаарвал тустай байх болно. Бид тойргийн аль хүсэл хэрэгцээн дээр хэцүү байгаад төгшүүрт ая сонсож байгаагаа олж чадах юм бол хүүхдүүд маань энэ хөтөлбөр үр өгөөжөө She өгөх would болно. start crying. That could boil up something for me for my shark music. And letting her come into me and allow her to show her feelings and me not shun her away and tell her it's okay. I struggled with the bottom half. Especially with the tantrums, and that really spooked me out. Sometimes it still does. I mean, really. But it really helped me, and to still be nurturing and bigger, stronger, wiser, kind in that moment where I really didn't feel like that. And so to remember that I'm still the adult and I need to help her understand why she's having these feelings that she's having. When my child would go out to naturally explore, instead of taking that as she wants to go and explore her world and see what else is out there, I took it as she's rejecting me and that she doesn't want to be with mom, The reason I was having these feelings didn't have anything to do with my child. It really had to do with my past and what was going on with me and why I was feeling this way. And it was usually because of something I had happen in my past that brought up all these feelings of rejection when it really had nothing to do with my daughter rejecting me at all. She was going out to do what she naturally did. Бид өнгөрсөн үе рүүгээ очиж хэцүү мэдрэмжээс сэргээх юм бол хүүхдүүд маань үр өгөөжийг мэдрэх болно гэдгийг санаарай. Хүн болгон өөр төгшүүрт аяыг тойргийн өөр газарт сонсдог. Төгшүүрт ая сонсож байна гэдэг нь харилцааны тойргийн аль нэг газарт хүүхдийнхээ хүсэл хэрэгцээг сонсож чадахгүй тойрог бүтэн эрүүл эргэж чадахгүй байгааг илтгэнэ. Нэмж хэлэхэд бид төгшүүрт ая сонсоход хүүхдүүд маань тавгүйдж байдгийг санаарай. 11 сар хүрэхдээ л хүүхэд харилцааны тойрогдох хүсэл хэрэгцээгээ нууж эсвэл түүнийхээ төлөө тэмцэж сурсан байдаг. Энэ нь бидэнд эргээд төгшүүрт аяыг сонсгодог. Бид яг одоо л энэ зүйлийг өөрчлөхгүй бол тэд сэтгэл дундуур, сэтгэлийн шарахтай, эцэг эхтэйгээ улмаар бусадтай эрүүл харилцааг үүсгэж чадахгүй байсаар энийгээ төгшүүрт аяа эргээд дараагийн үедээ уламжлуулах болно гэдгийг санаарай. За бүгдээрээ төгшүүрт ая сонсох нь харилцааны тойрогт хэрхэн өөрчлөлт авч ирдгийг үзье. Тойргийн дээр, доор, гар гэж 3 хэсэг байдаг тухай санаарай. Төгшүүр ая сонсч л байна гэвэл энэ 3 хэсэгт нөлөөлж байна гэсэн үг. Өнөөдөр тойргийн дээрх доорх хязгаарлалтыг үзээд дараагийн хичээлээр гаран дээр хязгаарлалтын талаар үзье. Үүнээс өмнө бид хүсэл хэрэгцээгээ илэрхийлэх мөн хүсэл хэрэгцээгээ нуух тухай ойлголтын тухай үзье. Бид бүгд нь харилцааны тойрогт юу хүсэж байгаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй нуух тохиолдол байдаг. Хүслээ илэрхийлж байгаагийн жишээг авч үзье. Хүүхдээ авах гээд цэцэрлэг рүү юу хийж байгааг нь харах гээд яран орох нь тань. Хүүхэд тань руу хараад инээд алдаад гарыг тань бариад л тэрвүүлмээр байгаа хүслээ илтгэж байна. Энэ хүслээ нууж байгаагийн нэг жишээг үзье. Хүүхдээ авах гээд цэцэрлэг рүү юу хийж байгааг нь харах гээд яран ороход хүүн тань руу хараад би завгүй хөвгчлөлтэйгээр цагийг өнгөрөөж байна гэд тоглоомондоо ухаанаа өгчихсөн байна. Төгшүүрт ая тийм ээ. Та хүүхдээ намайг тоохгүй байна гэд хүслээ дарж эргэж хардаг.
Бид бүгдэд л хүслээ нуух илэрхийлэх тохиолдол байдаг шүү дээ. Түр зогсоогоод таны хүүхэд та өөрөө хэрхэн хүслээ нуудаг илэрхийлдэг тухайга хуваалцаарай. За тэгвэл одоо түгшүүрт ая хэрхэн тэдний хүслээ нуудаг, дардаг болгодог тухай үзье. Эхлээд тойргийн дээр хязгаарлалтын тухай үзье. Зарим эцэг эхчүүд хүүхэд өөрсдөөс нь холдоход түгшүүртээ аяа сонсдог. Энэ байдал нь би орчлон ертөнцтэй танилцмаар тэгтэл нь энэ нь надад таагүй байдал бэлгэлдэг. Тэд яагаад ингэдэг гэж? Учир нь бид таагүй мэдрэмжтэй байхаар тэд ч бас тааламжгүй болдог. Гэвч тэд тоглож наадмаар байсан ч энэ нь таагүй болгодог болохоор инхрийлэл, хамгаалалт хүсэж байгаа юм шиг аашилдаг. Үүнийг хүслээ нуух гэдэг. Таны хүүхэд магадгүй танаас холдож, аливааг бие дааж суралцах хүсэлтэй байвч энэ байдал нь таагүй мэдрэмж авч ирдэг тул хүслээ нууж таныг нэг ёсондоо таныг арга зааж, таны хүслээр хамгаалуулах эсвэл инхрийллийг хүсэж байгаа аятай аашилдаг байна. Тойргийн дээрх хязгаарлалтын талаар бодлоо хуваалцаарай. Тойргийн доорх хязгаарлалт нь дотн харилцаатай холбоотой, таагүй мэдрэмжээс улбаатай. Хүүхэд тань руу очиход гараа тосоод аваарай гэсэн хэрэгцээг олж танихгүй байснаар түгшүүрт аяа сонсоод байдаг байна. Тэд тань дээр очиход гараа дэлгээд өгтөж авахыг хүсэж байсан ч энэ нь таагүй байдлыг үүсгэдэг учраас аливааг бие даагаад суралцаж чаддаг юм шиг эсвэл дотн биш харилцаатай байхыг хүсэж байгаа аятай аашилдаг. Хязгаарлалттай тойргийн тухай өөрийн түүх санал бодлоо хуваалцаарай. Мэдээж бидний ихэнхэд нь тойргийн дээр, доор хязгаарлалттай харилцаа үүсэж байсан байх. Хүүхэдтэй харилцах тойргоо хагас эргүүлж байсан тухайга хуваалцаарай. Эцэст нь түгшүүрт ая хизээ сонсдог тухайга хуваалцаарай. Pause the DVD and discuss. Тойргийн бас нэг гол зорилго нь хүүхдүүдтэй юу аюултай, юу аюулгүй тухай зааж сургахад оршино. I don't want to fall in pants. I don't want you to fall back either. I put that right there and I'll scoot this You up. are strong, girl. I'm strong. Бид харилцааны тойрогдох хүүхдийнхээ хүсэл хэрэгцээг гүйцэлдүүлж чадах аваас тэд айдсын тухай ойлголттой болдог байна. Энэ бол сайн зүйл шүү. Бид тойргийн дээд хэсэгт түгшүүрт ая сонсоход хүүхдүүд маань эцэг гэхээсээ холдохоос айдаг бол доор тотн харилцаатай байх нь болохгүй зүйл гэж ойлгодог. Энэ хоёр нь хоёулаа хүүхдүүд маань айдсыг мэдрүүлж хэцүү байдал үүсгэдэг. Энэ бүгдийн шийдэл нь хязгаарлалтыг ойлгох явдал. Буцаж алхаад тойргийн яг аль хэрэгцээн дээр түгшүүрт ая сонсож байгаагаа мэдэж авсан цагт тэрхүү хязгаарлалтыг засах боломж гарцыг олох шийдэл нь гарч ирнэ. Энийг хийхэд танд магадгүй нэг хэвшиж хийж чадахгүй арга олохгүй байж болох ч бид хүүхдийнхээ төлөө хийхэд үр дүн нь гарч ирэх болно. Үнэн дээр та хэвшүүлээд аргыг олчихсан цагт түгшүүрт ая танд сайхан боломжийг олгоод сайхан мэдрэмж бэлгэлэх болно. Нэгэнд түгшүүрт аяа сонсоод сурчсан цагт бид түгшүүрт аяа хэрхэн унтраах, солих, магадгүй цухтах аргачлалаа газрын зургийн тусламжтайгаар олох боломжтой. Дахин хэлье, энийг хэвшүүлэх нь хэцүү байсан ч та бид хүүхдийнхээ эрүүл харилцааны төлөө нэмж сануулхад энэхүү хөтөлбөр нь хэн нэгэнд таагүй байлыг үүсгэх гээгүй танд болон таны хүүхдэд сайхан ойлголцлыг бий болгох зорилготой юм шүү.